Хоёр доглон явуул явж байгаа. Асуугаад байсан ферм бол байхгүй байна. Одоо ферм байгуулах гэж байна. Тэгээ хойно хүрээ аж ахуйн зохион байгуулалтаар нэг дор нэг хоёр гадч юм уу бидний гадч хүрийн бордооны аж ахуй сайлын ферм дотроо тэгээ хоньны бордооны аж ахуй за тэгээд офис за тэгээд тэр одоо бүтээгдэхүүнээ босруулах үйлдвэрлэл нэг дороор төлөвлөж байгаа юм л. Тэгээ энэ өөрөө нэг эрсдэлтэй. Яагаад тэгэхээр бэлчээр мачтаас мал худалдаж авна. Тэр авсан малыг байнгын хэрэглэнтэнд оруулж байхад энэ гурван аж ахуйн дөрөв байгаад байгаа. Магадгүй нөгөө халдвар төвчин малын гос халдвар төвчин гарах магадлал өндөртэй. Тийм учраас тэрийг нэг тус нь байгуулах нь хамгийн зөв онцтой. Дээр нэг хаан байгуулах уу? Хүрийн ферм ер нь бордооны аж ахуйгаар за одоо битүү байшингаа ойлгоод байдаг. Гэтэл чинь одоо сайлын фермийн зүүн наадганы талбайтай байх хэрэгтэй. Гэтэл бас одоо хаврын ийм одоо хай салхитай үед наадганы талбайд гаргаад салхилаад байвал нөгөө мал стресстэй салхины хүчин зүйлүүлдэг. За бас одоо цас сунгарлаад байдаг газар байж болохгүй. Олон талаас нь бодох хэрэгтэй. Тэгээд хадал нь хаанаас авах юм. Тэгэхээр тэр талаар одоо өнөөдөр ингэ ярилцах гэж байна. Тэгээд босоод фермүүд босоод одоо орон нутагт хийж байгаа ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа фермүүдийн зохион байгуулалт ямар гэдэг юм. Ер нь босоод улсад бас яг ийм аж ахуйн дор нэр төрүүлж хийсэн байдаг юм уу гэдэг талаар саналуудаас солилцож эхний одоо фермийн зургийн даалгаврыг хийхээр явж байна. Тэгээд энэ зургийн дагуу бас Орос улбаны улсын капитал барах гэдэг компани зөвлөгөөтэй бас ярилцсан. Энэ зөвлөгөө нь одоо мөн ялгаагүй одоо олон улсад энийг яаж зохион байгуулсан байдгүй гэдэг бас нэлээд үндэслэлтэй юм гаргахгүй бол их том гой зорилт байгаа гэдэг тэрийг хэрэгжүүлэхэд бол маш сайн төлөвлөж маш сайн зөв зохион байгуулахгүй бол бас эрсдэл өндөртэй гэдэг тэрний дагуу одоо ярьсан да. Тэгээ Орос улбаны улсын капитал барах компани зөвлөгөөд маань өмнө 3 сарын сүүлээр ирсэн. Тэгээд мөн гүнзэг брэнд техникээ уулзаад бас эхний уулзалтаараа бас саналуудаа солилцсон байгаа. Одоо өнөөдрийн биднээс энэ уулзалтын үр дүнг Орос улбаны улсын капитал барах компани фермийн тэжээлийн зөвлөгөөд рүү мэдээлэл явуулна. Зөвлөгөөд маань Орос улбаны улсын зөвлөгөөд маань 18-наас 5 сарын 18-наас 5 сарын 28-ны хооронд ирнэ. Мэдээж энэ бол ганцхан гүнзэг брэндэр бол байгаачлаад байхгүй. Орос улбаны улсын зөвлөгөөд манаас давхар сургалт хийх ганц бас нэг 2-оос доошгүй ферм дээр бас нэг очиод газар дээр нь зөвлөгөөх тийм зорилт тавьж байгаа. Гэхдээ хамгийн том фокуслох нь мэдээж гүнзэг брэндээ бас нэг зөв үйлрэлд нь оруулаад явчихсан тийм гэсэн тийм зорилго тавьж байгаа. Олон тэгээд эрүүлэлтэй эрүүл эко тэгээд хоргоо цэвэр сайн чанартай махыг бүтээгдэхүүнийг бий болгоход нэмээд туслах. Тэгээ одоо ер нь бол нөгөө тэр хамгаалагдсан аж ахуй гэж яриад тусгаарлагдсан аж ахуй гэдэг янз бүр нэрдэг юм л да. Тэгээд тэр хамгаалагдсан аж ахуйд нь яадаг вэ гэхээр тодорхой хугацаанд мансургийг одоо янз бүрийн одоо нэмийн хэрэглээг одоо бид нар ярьдаг шүү дээ ОМЭК тарсан антибиотик тарсан гэж ярьдаг. Тийм юм хэрэглэхгүйгээр тодорхой хугацаанд байлгаад тэр имийг биеэс гадагчсных нь урд нь хэрэгэлцсэн байдаг бол тэрийг биеэс гадагчсныхын дараа хөнсөн нийлүүлэх нэг талдаа нөгөө талдаа мансурыг тогтмол манайхан ч одоо намрал ганцхан малын таргалаад тэрийг өмсөнтэй хэрэгэлдэг. Тэгвэл одоо дотоодын хэрэглэгчтэй тогтмол шин махаар
мах одоо малын чангаралтай бүтээгдэхүүнээр хангах цаашлаад одоо экспорт хийх тэр нь одоо түрүүний ярьсан одоо малынх нь мах сүүнд нь антибиотик байхгүй одоо малын одоо өсөлт дэмжих гормон байхгүй хөргсөн амьд организм гормон байхгүй за хадгалах хугацаа урсгах химийн бодис агуулгагийн тэжээлийн нэмэлтээр тэжээж зөв тэжээж богино хугацаанд одоо тэр биологийн потенциалыг гүйцэд ашиглаж ашиг шимийг нэмэгдүүлэх энэ арга технологиг нэвтрүүлэх гэдэг ингээд зорж байгаа хамт олон. Тэгээ гүнзгий маань ганцхан юм махын гэх чинь одоо их сайхан бүтээгдэхүүнүүд зөндөө байна л да. Одоо 5 сулаар хийсэн шүл бай. 5 сулаар хийсэн хуушур бууз гэдэг ингээд тэр нь одоо нэг ухаанаг одоо чи тэр өнөөдөр 5 султай сайхан шүл уучиг гэдэг байх юм бол зах дээрээс ч юм уу хаанаас дэлгүүрээс ч юм уу 5 сул бүтнээр нь авах шаардлага гардаг. Гэтэл одоо тэдний брендинг бүтээгдэхүүн нэг ингээд саунд хийчихсэн болгочихсон. Ерөөсөө нэг юм хоёр хүний тийм порц. Тэгээ тэрэнд бүх юм орчихсон. Зүрх, уушиг, бөөр, ээлийг одоо тэгээд босод бас нэг 2 цагаар одоо цус дотор ингээ хийчихсэн. Энэгүй тэгээ сархинагтай үзээтэй гэдэг бүх юм орчихсон. Итгэд одоо бас нэг тэгээ шүлтэйгөө болгочихсон. Хэдэн минут халаагаал итгэд одоо бэлэн. Тэгээ хүний яг одоо тэр хэрэгцээ шаардлаганд одоо бүрэн нийцсэн. Тийм бүтээгдэхүүн байгаа. Бас их сайхан цаашаалтай. За дараагийн ээлжинд нэлээд хэдэн төрлийн ааруул байна. Ээзгий байж байна. За одоо шимийн сайхан дайрх байж байна. За сүү одоо тарагтар гэдэг. Сүүгээр нэхэд ингээд нэлээд олон төрлийн бүтээгдэхүүн бүрдсэн. Ингээд малын ашиг шимийг л одоо гүйцэд авч одоо уламжлалт аргаар тэр одоо бүтээгдэхүүн боловсруулж энэ Монголын ард түмнийг хангах тийм том сүлжээ хоолны газар одоо сүлжээ үндэсний зоог одоо бий болохоор ингээд зорж байгаа юм байна лээ. Тэр одоо зорилго нь бол бидний одоо органик хүнс үйлдвэрлэгчдэд чиглүүлэгч нь байна гэсэн манай бас урайтай айгуу сайн тохирж байгаа маа. Зүрхөө явуулаа да ингээд. Одоо бичлэг хийгээд орохоор байна даа тийм. Орохоор байна. За юу байна гал. За ингээд болоо гэдэг болсон шүү. Хоёр доглон явуулж байгаа шүү. Халдаж байгаа юм байлгүй дээ. Халдаад байгаа юм байлгүй дээ. Тэгээд аштайхан байдаг. Үзэснэ байдаг. Хамаа. Хаа. За мань ингээ болоо гэдэг юм шүү дээ. Нөгөө очиж байгаа малын юм чинь өөрөө органик шийддэг зөвлөх хүчтэй аудитороос хийдэг. Та нар яагаад органик болчиход органик хийдэг гэдэг зөвлөө бас нэг класс хийнэ. Шинжэнс богд баян гинүүд энэ дөрвөн зуны ногоч нь таасан шинэл байгаа ног.
эдгээр чинь олон жил над ковидээс өмнө таацууд нэг надад 17-8 он болж байсан байна. Ерөөсөө Монголын олон дээр Европт жоо асуудал үүсгэдэг. Бидний хашиг үүсгэдэг. Тэр судлаад нодгоч юм тугаш нэр мэдсэн юм байна. Тэрэн дотор хачиг байгаа. Таанаас хэрэгжилж байгаа юм угаас өгөх гэсэн. Хоёрдугаар нь болохоор өнгөн үгүй дээ. Цагаан хэрэгцээс гарах шиг юм. Гуравт нь болохоор микротолбоотой эцэг өгөх юм байна. Богдох юм байна. Тэгээ эвний яшаалт нь надад хэдэн энийг санаасан хөө байна. Тэгээ ороод ирсэн. Тэгээ ноёдын цагаантай уулзаад шарийг хамаас болсон. Хамгийн шинэ ноёд. Тэгээ шарийг яа цагаан матын чинь өөрснөө мат үзсэн. Дүүс уурайсан. Ашааны мат. Тэр нь яг нөгөө дөрвөн цоныхан эвслэс цонын баг юм чинь заавал зөвлөсөн нөгөө тэгээ. Арган болохоор одоо аян хүмүүс өөрөөр төвдөөс ноолор гэдэгсэн чинь ямар нэгэн их байсан нөгөө шилжилт гэдэг. Тэгээ нөгөө хязгааргүй мал үзэг гэдэг. Тэдний тэмдэг төсөлж байгаа. Тэгэхээр нөгөө арган хэрэг хийж шүүсэн имиж салтаж байдаг. Тэгэхээр бид нар тэрээс их гэсэн байна. Одоо тэр эмэгтэй гэдэг нь хэрэг юм бүү? Тэр хоос гэдэг нь одоо өсөн байх хэрэгтэй шиг тийм үү? Тэгэхээр ийм хүн мэдээлэл хэдүүлээ эхний чинь сум орнуудыг удирдах гэдэг нь малын хвштэй ингээд тохирсон.